Энэ хар өглөөгөр яах гэж байгаа вэ гэхлээр би уул явлаа. Би өглөө болгон шар тастай хар кофе ууж байгаа. Манай гэн шинэ юм. Уул энэ цамд 3 хас ахгүй юу? Өнөө өглөө өмд нь бол орсонгүй. 2 жилийн өмнө өмсчихсэн багцсан байна. Яа энэ нахаа бүр шүнжэнгөө удсан гэж боддог. Надаа уул харахад тухтай гутал байхгүй болохоор энэ ингээд муу юм мөнд өгсдөг гутлаа гаргаж ирээд өмсчлээ. Хоёр замаараа сүүгээс кимбаб авах гэж байна. Норманд цаа. За энэ бол бүрвэд хэргэлдэг байсан арга заяа. Түр жоохон байхад нь дэсэн тавилалтай хэрэг би ингэж үздэг байсан. Хонгороо намайг орхиод тэр урт. Хөнгөн шингийн хүмүүс өөр юм аа. Би бүр ядраад цүнхээ өгцөө. Энэ гэхдээ бүр амар тухтай сандал юм шиг байна. Яа. Миний ошиг бүр өглөө. Одоо болно би болох уу чи болох уу гэж. Амар хөлс гарч байна. Түрүүн кофе ууж байгаа энэ дээр асгацсан шүү дээ. Энэ зүү яаж иж байгаа юм. Энд яг хин нэг амьдэрдэг болов. Өө. За бит хоёр бол нэг эмцээ навчтай хүрхэн цагаан сар авчинд орж ирээ суулаа. Энэс ашиг төрсөхгүй байна. Эхний удаадаа бол ингээд эндээ жоохон амраад. Дахиад нэг бодол явах уу? Чи явчих найз минь дүүлтэй. Энд хүлээж ий за. Бүтэн дэрс чи би байхгүй. Баагаа байдаг. Тэр нэг юм идээд хүүтэн юм уучгаад. Гэхдээ доотлын саяныхаа юун дээр сууж яг юу байх вэ? Инженерийг ус болгочаа буцаа. Нэр бүх амьд тэндээс иттэй мэн тий. Нэш чи дгүй амьд ирээ зогсоод байгаа юм. Бид хоёр айгаад байна. Доотлын айл мэлэн ах. Яваарай. За би өнөөдөр гэрийн тавилганы бэршлийг солиод энэ буудан маань ингээд үргэлжлээд үсэхгүй дээшигээ тавин готлаа. Матрасаа цаашлуулад тэнгуү тэнцээ ингээд зай гарцсан. Энд өмнө нь ингээд ямар ч зай байгаагүй. Энэ яг ингээд наашлаа таардаг үсэхгүй. Тэгсэн чинь ингээд жоохон ч ихсэн гэр мэд зайтай болчлоо. Тэгээ ингээ яг энэ буудан дээрээ суухлаар тэнцээ ингээд толинд харагддаг болохоор нэг гой санагддаг. Тонор тавилганыхан байрыг бүрчлэхүр нэг гой санагддаг. Гэснээс би үсээд жоохон тайруулсан. Тэгээд бас өөрөө чуулга тавьсан. Би нэг солонски нэхлэлцэн байхгүй. Тэгээд ягаад ч юм солонски нөөцгөр ингээд чуулга тавьмаар санагдаад байдаг байхгүй. Тэгээд тавьсан. Би нэрийн энэ номыг бүрээл өвөл эхлүүлсэн заяа. Өвөл угаас авсан юм. Тэгээд бүр ингээд уншихгүй бүр хайцсан байж байгаа. Одоо ингээд уншиж эхэлж байгаа. Тэгээ ингээд номын тавир дээр биш ном ингээд нүдэнд дийлбэж явах юм бол яг уншигддаг юм билий. Өнөөдөр маань найзууд маад ирэх гэж байгаа. Тэгээд бид нар яах гэж байгаа вэ гэхлээр энэ киног үзэх гэж байгаа. Сүүлийн үед энэ кино амар таалагдаад байгаа хгүй. Тэгээд ганцаараа үзчихье гэхлээр бас амар хайран. Инээдмийн кино ганцаараа үзэх чи амар хайран штэ. Тэгээд хоёр найзаагаа дуудсан. Тэгээд манай хоёр ажиллаад хараад ирж байгаа болохоор одоо жоохон юм нагиц тэгээд дахиад байна. Нэг чинь авсан юм дээр шарах гэж байна. За 180 градусаар 10-аас 12 минут гэсэн. Тэгэхээр би нэг талаар нь 5 минут гарантай. Нэг талаар нь шараад нөгөө талаар нь ихэ 5 минут гаран шарах юм байна. Айдаа гэдэг чинь өгүүлээ. Игч. Чи яа тэгээд чи? Чи кипчи. Чи кипчи.
над хийж цогцод авчихсан болно шүү. Өөрийнхөө амин Борот өдрийн мэд. Би түрүү хүнсээ цуглуулах гээд гэрээс гарсан. Тэгээд тэгсэн чинь миний машины шар хасцсан зав. За ойрхон колонк орчээ гээд. Колонк орхос чи амар ингээд 4 замын уулзар дээр амар төвжрээд. Тэгээд бензиний авчаад наашаа ингээд хүнсээ авах газар руугаа явж исэн чинь ингээд битүү төвжирсэн байхгүй. Тэгээд би тэр дундор ингээд зүү эргэж орж чаддгүй. Ижил ингээд цаанаас ингээд машинууд ингээд зөндөө ингээд орчролцсон төвчөрсөн зэ. Тэгээ би тэрэн рүү орж чадахгүй би явсаар агаад нэг газар ирчлээ. Тэгээ ямар ч гэсэн одоо буцаа ирэхцэн тэгээд амар төвчрөл рүү орцсон. Өвчлээ. Тэгээ миний ягаан малгай ягаан цомц хоёр бүрхэн байна. Гадаад ихтэй ингээд бороотой зав. Бороод ихтэй амар ширүү орохгүй амар зөөлөн. Шиврээ бороо орж ингээд. Дэмэг юм агарт гарч байгаа юм шиг л болчихлоо. Тэрнээс гадна ингэн ийшээ ирж байгаа бас нэг шалтгаан байгаа. Тэр нь болохоор юм зэ. Би бас банкны картаа болгох захгүй. Тэгээд шинэ карт захиалаад тэгээд юм ягаан өнгөтэй картээс ядах юм за ягааны л захиалчих гэж бодсон. Захиалсан чинь бодсноос бүр амар бүр хэрдийн юм гялцдаг ягаан заа. Тэгээ ингээд энэ дээрээ ямар нэг юм тавгар байхгүй бүх юм ингээ ардаа байдаг. Тэгээд энийг гол нь баталгаажуулах гэхээр манай гэртээ ойрхон хас банкны итэ байдаг байхгүй. Тэгээ энэ зах дотор болохоор хас банкны итэ байдаг байхгүй. Тэгээ энийг баталгаажуулах гэж бас ийш ирж байгаа. Тэгээ би ийм бүхэн ягаан карттай болсон. Ямар ч гэсэн яваад ирчлээ. Нэ зарим хайсан юмуд байхгүйсэн болохоор өвлцэн юмудаа номингоос урж авъя дөө. Нөгөө хас банкны итэмч байсангүй. Гэрт ороо жоохон хувцас болохгүй л бороо жоохон ширүүсээд байна гэд ийм материалтай хувцас босчлоо. Миний удаг кофе байхгүй юм. Өнөөдөр ч хадгүй хаш байна. Яа, гоё. Би ингээд аялалд явмаар ээ. Йой. Амар зөөлхөн бороо орж байгаа юм нэртэй. Би гол урсгах юм. Ийм бороонд үер бөөнө гэж байна. Үер гэснээс үер хүн байна уу? Гэртээ ороод ирлээ. Йоо. Гадаа уул нь халуун мушаагаа ч амар халууцчихлаа. За юу авснаа харуулъя. Дээрэс нь би дэглэн бариад эхэлсэн байгаа. Энэ дэглэн маань болохоор эмчийн хяналтанд доор явж байгаа. Эмчийн өгсөн дэглэн баггүй юу? Тэгээд ер нь бол мах, ногоо, цагаан идэ гэдэг л дэглэн. Би ер нь гурил, будаа, сахар гурваа ингээд огт хасчихж байгаа. Тэгэхээр надад хамгийн хэрэгтэй зүйл бол ингээд сүв, тараг хоёр гэдэг. Тэгээ би нөгөө нэг зах орсон болохоор савтай сүв биш юм нөгөө нэг ч ямар сүв ямар гэдэг лээ. Хүний гараар бүрсэн тараг. Хүний гараар саасан сүв. Тэгээд өндөг авсан. Манай өндөг дуусаагүйсэн болохоор би ер нь бол талыг авсан. Энэ хэрэгтэй нарийн ногоонууд тэгээд лимон энэ төр харагдчихээн. Шинэ ногооны салаад марлаа тэгээд мах цахтагаа зурж идэх. Энэ болохоор хэрэгтэй хүнсний ногоонууд энэ болохоор төмөс байхгүй хүнснээс тусан байгаа. Голны хаж байгаач юм эсвэл гэрт хүн ирэхээр бол шараад өгчүүл амар амар айтайхан байдаг. Ийм юм авсан. Яа. Нөө орхоогоо дарах маягаар идэх юм уу гэж бодоод очлаа. За ингээд захаас ингээд юм хөө нэ. Сoo тэгээ сүүлд
номин ороод би номин орохдоо ингээд даавн тороо ч юм уу эсвэл гэртээгаа ингээд гэрт зөндөө ингээд тороо штэ тэгэхээр дахиад ярин тор авдаггүй. Дараагийн салаатны авч уулан зах дээр байсан л дадаа ч ямар юм хуучирсан нэлээд манай хөргөчөнд нэлээд томцсон юм шиг цариталцсан. Тэгээд салаатны авч авсан. Чихэрлэг төмс авсан. Би чихэрлэг төмс авахаа мартсан байсан. Миний уудаг нөгөө фитнигийн кофе байхгүй. Яг тэр нөгөө харан байхгүй заяа. Тэгээ би өөрийг авчиг гэдгсэн чинь нэг л таалагдахгүй. Тэгээд 10хан ширхэг кофе би яваа 20,000-аар авч ирсэнээс энийг ингээд 10,000-аар авчвал энэ бүр амар хэрэглэхээр байгаа байхгүй. За энэ ураг бол миний дэглэмд ингээ хамаарлахгүй зүйлөө заяа. Яг авсан бэ гэхлээр Роберт хоёр нөгөө нэг уулын талхаж байгаа шүү дээ. Тэгээ уулнаас бууж ирээд нэг юм хөнхөө юм идэхгүй бол амар өсөдөг байхгүй. Тэгээ ингээд дандаа өндөг чанж авч явал өндөг идэх хааны юм амар онцгүй заяа. Тэгээ би маргааш хүүхэн сэндвич хийх бичлэг харж агаад сэндвич хийж авч явъя гэж бодоод тэгээд би гурыг авчихсан юм. Хай нэг тэгээд явах тэгээд метрол хийж байгаа ш гэж бодоод за одоо хөргөчөө зэрлээд бүгдийн хөргөч рүү гинэ. За манайг энд бол миний зогсдог жим байдаг. Тэг ингээд дээшлүүлээ тарангуут энэ дээр ингээд миний одоо турж байгаа үйл явц байдаг. 68.8 кг-аас эхэлсэн. Миний зорилго бол 48 кг болох байгаа. Би 20 кг хаснаа. За тэгэнгүүт би ингээд 7 сарын 1-ээс эхлээд өдөр болгоо ер нь бол жингээ үзэхгүй энэ 7 сарын 1-нд ийм байсан бол 7 сарын 3-нд 800 г хассан байна. 6-нд би 67 доо гэдэг чинь дахиад 800 г хассан байна. Тэгээ өнөөдөр 7 сарын 8-нд 67 гэдэг чинь би 200 г хассан байна. Гэх мэт ингээд өнжөөд ч юм уу ингээд бичээд тэмдэглээд явъя гэж бодож байгаа. Ижил яг хөргөчний хажууд. Тэнгүүд энийгээ хараад за гэд хөргөчөө онгоолохоо болж мэлээд л шүү дээ. Хөргөчн дотроо ерөөсөө яг иддэг надад юм цөөхөн идэх юм байгаа штэ. Зөвхөн тэднэрийгээ байлгана гэд илүү дутуу бүх юмаа цэвэрлээд хаяхын хаяад хүнд өгсөн байгаа. Тэгэхээр нэг аюу амар хөргөч онгоолсон ч гэсэн дотор нь амны зугаа болох зүйл байхгүй нэ гэдэг чинь амар том давуу тал юм билээ. За миний хөргөчөөлөр нь ингээл болчих тийм дөө. Йоо гадаа нар бүр яаж жаргаад байгаа юм бэ? Тэнгэр бүр амар гоё харагдчихэв. Йоо энэ гэхдээ нүдээр харахад амар гоё харагдчих. Камер дээр нэг гоё харагдахгүй юм л та. Йоо өнөөдөр бол наадмын өдөр 7 сарын 11 чолко үнэхээр янзлж чадахгүй болохоор ингээд сүлжээ доошоо авчичлаа. Би зурагтан дээр ингээд иймэрхүү амар олон минутын дуу тавьчаад тэгээд гэрээ зөвлөх юм уу эсвэл өөр зөвлөл ингээд ер нь хийх амар дуртай. Би нэр өглөөний цайныхаа хойноос ийм юм ууж байгаа. Хүмүүс ингэ нэг коллаген удаг штэ. Ер нь бол ярилах хэрэг гэсэн үг. Тэгээд гүзээлгэн бааны бэний амттай гинэ. Ер нь бол амар гоё амттай. Herbalife байх. Herbalife өөр бүтээгдэхүүн хэрэглэдэгүүлдэ зөвхөн энэ коллагеныг л хэрэглэдэг. Энэ бүр амар гоё юм штэ. Атаач гоё өдөр болж байгаа шиг байна да. Өнөөдөр ер нь бол гэрээ амар цэвэрлэх төлөвлөгөө байна да. Гиснээс нэрээ та нарт би энийг харуулж байгаагүй тий.
Энэ ингээ миний цүнхний цуглуулга байт юм аа. Энэ одоо жишээ нь цагаан сараар надад өгч байсан бэлэг байна. Энийг би одоо наадмаар уус явахтаа өөрнө. За энэ бас бэлгэнд өгч байсан. Энийг бас манай ихч өгч байсан. За энэ болохоор миний төрсөн өдрийн бэлгэнд ирсэн цүнх байна. Энийг бол яхаа өөрөө захиалж өгч байсан. За нэг юм улаан цүнх байдгийн. За энд малгаануудаа тавьсан байна. За энд болохоор бас нэг юм улаан өргөвч, жижигхэн өргөвч байдаг. Энэ миний яг улаан гутлан дээр ямар хөөрхөн хосолдог. За энэ миний гоо сайхны ишээ тийшээ юм авч явахтаа эргэлдэх цүнх байна. Тэгээ хойно нас нэг цүнх байна. За энд нэг цүнх байна ингээд. Миний Пинкландаас авчихсан хоёр тоглоом байна. Энэ төгсөхийн пянз байна. Энэ миний зурж байсан зураг байна. Энэ болохоор бас аногч бэлгэлж исэн. Кошка who is he гэд бичсэн хөрхөн одон сувенир байна. Энд миний номнууд байна. За энийг бол төрсөн өдрөөр манай зүгчсэн. Тэгтээ амар гоё ном байсан шүү. Бараг 2 өдрийн дотор уншаад дуусчихсан байсан. Амар хөрхөн сонирхолтой ном байсан. Энэ хойд насндаа очрыг бол уншсан. Энэ хоёр зузаан номыг нь бол уншаагүй байгаа. Одоо уншиж байгаа номоо дуусгаад энийг уншина гэж бодож байгаа. Энэ болохоор хувь хүний хөгжлийн ном болохоор би чи уран зохиолын ном л ер нь бол яг сууж уншиж чаддаг. Хувь хүний хөгжлийн ном энэ төр жоохон уншигддаггүй. Тэгээд энэ үлдээд байгаа. Үнэхээр яг энийг уншаад дуусахаараа энэ рүү орно. За энэ бол миний ингээд тэмдэглэлийн дэвтэрний цуглуулга байна. Цуглуулга гэх юм уу доо. Бүгдээрээ энэ бол ингээд юм тэмдэглээгүй. Энэ бүр амар хөрөх шүү дээ. Би ч нэг кинонд явж хахад киноныхон маань монитор суглаад тэгээ монитагийн бэлгэнд манай ерөнхий найруулагч надаа энэ тэмдэглэлийн дэвтрийг нэг балтаа өгч байсан юм хөрхөн. За энд миний ингээд гэрэл мэрэл микрофон энэ төр байна. За энд болохоор энэ номны төрсөн өдрөөр ирж ийсэн лайн амар гоё үнэртэй. Энэ болохоор зүгээр миний өдөр тутамдаа хэрэглэдэг лайн. Яг энэ нэг юм ванилийн үнэртэй ланд би ер нь бол амар дуртай юм билээ. За тэгээ миний ингээд эмэг бөгчний сав байна. Ингээд. За энд ингээд тавчаарнуудаа тавьчихдаг. Энэ дотор айгу гоё юм. Би энэ тавьж тааруулах уу. Миний арай хэрэгэлж эхлэх байгаа шинэ гоо сайхны бүтээгдэхүүнүүд гэдэг. Нэгийн задлаа дуусгаагүй гэж нөгөөтгийн яг задлаад хэрэглэж чаддаггүй. Эдрийг одоохонд ингээд шинээрээ байж байгаа. Би одоо та нарт ингээ өөрийнхөө гой сайхны хэсгийг танилцуулъя. За энэ ингээд миний тойл байна. Хөрхөн тойл манай анаа надад захиалж өгч исэн. За энэ дээрээ болохоор нэг юм хөрхөн жижигхэн тавиар би өөрөөс захиалж авч исэн. Хүнтэй модоо ингээд энэ дотор ингээ хөрхөн хийчдэг. Тоос шорохгүй. Ийм өдөр алга хэрэгэлдэг. Өглөө оройдоо ингээд хэрэгэлдэг юмнууд маань бүгд ингээд тамийн дээлэлт нь байждаг. Тэгээ дээр нь багтааг юмнуудаа юм бол доорн тавьчих. За энд доор болохоор сүүдэр паудер энэ төр байна. Тэгээд биеийн мист байна. Хажууд нь биеийн тос үсээ дууссан байна. За энд ингээд багсны савнд багтаагүй зүйлсээр нь бол ийшээ хийчихсэн. Энд жижиг сажигийн мөсний боол тавчаарнууд байдаг. Энд болохоор спонжо хийчихсэн. За миний хоёр нүдний тэн байна. Энд болохоор ингээд кремнүүд байна. Толны миний талд болохоор нэг ийм сав байдаг байхгүй юу? Энэ савн дотор юм үснийхаа юмнуудыг хийчихдэг. Сам, лак, том юмнуудаа хийчихдэг. За манай гэрт өөр нэг танилцуулаад хамаалах дөө. Одоо ер нь бол би гэрээ цэвэрлэлээ. Тэгээд өдрийн хоолны цагаар уулзъя. Баяр байна уу, наадан байна уу? Ерөөсөө миний дэглэмд нөлөөлж чадахгүй шүү. Summer love, you have no idea what you did to me.
Энэ хүртэл миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээ дараа дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяр таа.